2020 оны 12 дугаар сарын 11-ний орой хөдөө орон нутагт нэгэн охин гэрээсээ гарч яваад ахиж хизээж гэртээ ирээгүй. Түүний цогцыг бараг л 1 сарын дараа олсон байдаг бөгөөд хэн түүнийг хөнөөсөн бэ? Энэ хэргийн тухай өнөөдөр та бүхэнд ярьж өгөхөд бэлэн боллоо. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр амь хохирогчийн ээж нь охиныхоо алга болсон өдрийн талаар шүүхэд мэдүүлсэн мэдүүлгээс хэрэгээ эхлүүлцгээе. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр амь хохирогчийн ээж охиноо алга болсон өдрийн талаар ийхүү ярьсан байдаг. Тэрээр хэлэхдээ 2020 оны 12 дугаар сарын 11-ний орой нөхөртөөгөө хамт ойролцоох байх том эгчиндээ очиод буцаад ирсэн. Тэд оройны 20 цаг өнгөрөөгөөд 21 цаг төхөж байхад гэртээ буцаж ирсэн. Гэтэл гэрт орж ирэхэд 18 настай охин нь гэр орондоо байгаагүй. Ээж нь одоо охиноо дүүгээс нь асуухад дүү нь хэлэхдээ түрүүнд би засах гээд гараад явсан. Тэгээд тэрнээс хойш буцаж орж ирээгүй гэж ээжтэй хэлсэн. Ээж нь тэр даруйгаа тагшаагарч охиноо дуудаж хайсан боловч охин нь ойр хавьд байгаагүй. Тэр охиныхоо гар утас руу залгасан ч утас нь холбогдохгүй байсан хэмээн ярьсан. Тэр оройд ойр хаваар нэлээд хайж үдсэн боловч ямар ч одоо сураг гарсангүй. Тиймээс тэр шөнө гэртээ хүлээж хонохоос өөр аргагүй болсон. Маргааш өглөө дахин охиныг ээж нь хайж эхэлсэн. Түүнийг таньдаг бүхий л одоо мэддэг хүмүүсээс охиноо сургалж асуусан боловч хэн ч одоо охиныг тухайн үед хараагүй, хамт байгаагүй гэдгээ охины ээжэд хэлсэн. Ингээд одоо хэдэн өдөр охиныгоо одоо хуваараа хайсан. Тэгээд олдоогүй учраас цагдаагийн байгууллагад хүүхдээ алга болсон хэмээн мэдэгдэж тэмдэглүүлсэн. За тэгээд охиныг хайсан. Тэгээд охин ерөөсөө огт олдохгүй байсан. Тэгээд ээжийн хэлснээр сар хүрэхгүй хугацааны дараа буюу 2021 оны 1-р сарын 6-нд түүнд цагдаагийн байгууллагаас аимшигтай мэдээг дуулгасан. Тэгээд уг мэдээнд нь болохоор охиныг олсон боловч ээжийн хүснээр амьд мэнд биш нас барсан байдалтайгаар олсон гэдгийг дуулгажээ. Гэвч тэд охиныг яг хаанаас олсон талаар ээжд нь шууд хэлээгүй. Цагдаа нар гар утсан дээрээ охины зургийг дарсан байсан. Тэгээд тухайн зургийг охины ээжэд үзүүлэн таниулах ажиллагаа явуулсан бөгөөд тухайн зургийг охины ээж нь хараад энэ бол миний охин мөн байна хэмээн таньсан байдаг. Тэр мөчөөс хойш болсон явдлуудыг ээж нь юу болоод өнгөрснийг сайн санахгүй байгаа хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт охины ээж нь мэдүүлэг өгсөн байна. Амь хохирогч охины хувьд гэх юм бол 18 настай байсан ч гэсэн хүүхэдтэй байсан бөгөөд хүүхэд нь одоо бараг 1 ой гарантай ч юм уу байсан юм бэлээ. Тэгээд тухайн хүүхдийн талаар шүүхийн шийдвэр дээр яг хэдэн настай хүүхэд байсан, мөн хүүхдийн эцэг нь хэн байсан талаар бол тодорхой мэдээлэл огт бичигдээгүй байсан шүү. Тэгээд охиныг одоо анх алга болсон өдрөөс одоо олох хүртэл нь ах дүү, хамаатан садан, цагдаа сэргийлэгтээ нийлээд бүгдээрээ ууггүй хайсан боловч огт олж чадаагүй. Тэгээд охины цогцыг 2021 оны 1-р сарын 6-нд болсон. Тэгээд анх ямар хүмүүс охины цогцыг хаанаас олсон бэ гэхээр бага насны 2 хүүхэд гадаа тоглож явж байгаа цогцыг анх олж хараад том хүн дээр гүйж очиод тэнд хүн байна гэд тухайн том хүнд хэлсэн. Үүнийг сонссон гэрч залуу мэдүүлэг бас өгсөн байдаг бөгөөд гэрч залуу ярахтаа 2021 оны 1-р сарын 6-ны өдөр 14 цагийн үед би гэрээсээ гараад төв орох гээд алхаж байхад овоон дээрээс 2 жаахан хүүхэд дуутахаар ноцсон. Тэгэхэд аха энэ жалганд хүн унтаж байна. Нүүр нь цас болчихсон байна гэж хэлэхээр нь тэр 2 хүүхдэд битгий ойртоорой гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Би тэр цогцос дээр очиж ерөөсөө огт хараагүй. Эрэгтэй, эмэгтэй ямар хүн байсныг нь мэдээгүй. Тэр 2 жаахан хүүхэд нүүр нь цас болсон байна гэхээр нь дотроо энэ хүн өнгөрсөн хүн байна гэж бодоод цагдаа нарт дуудлага өгсөн. Өөр надад одоо үтсэн, харсан зүйл байхгүй хэмээн мэдүүлэхдээ мэдүүлсэн. Ингэж амь хохирогчийн цогцыг олсон байдаг. Үүний дараа цогцыг холбогдох байгууллагад шилжүүлж шинжилгээ хийсэн. Одоо та бүхэнд шинжилгээний дүгнэлтээс товчхон танилцуулъя. Шинжилгээг 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хийсэн бөгөөд шүүх шинжилгээгээр амь хохирогчийн хүзүүний арьс булчин, баруун талын гүрээний судас, мөн багалзуур хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдсон байсан. Эдгээр гэмтэл нь эр үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр баруунаас зүүн чиглэлдээ үүсэгдсэн байх боломжтой хэмээн шинжээчид үзсэн. Мөн амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр архаг хууч өвчнгүй, мөн цусанд нь спиртийн агуулмж илрээгүй хэмээн гарсан. Эдгээр дүгнэлтээс харахад амь хохирогч нь хүзүүний шархны улмаас нас барсан болох нь тогтоогдсон. Харин нас барсан яг тодорхой цаг хугацааг
Тогтоох боломжгүй гэсэн бөгөөд түнчлэн ам хохирогчийн цогцоос авсан арчтаст 90 бэлгийн эс илрээгүй хэмээн дүгнэлт гарсан. Ийхүү шүүх шинжилгээний дүгнэлтээс харахад ам хохирогчийн хоолойг шууд хэлбэл хэрчиж хөнөөсөн гэдэг нь тодорхой болсон юм. Ингээд уг хэрэгт хамт хашаанд тусдаа гэрт амьдардаг Б гэгч залууг талигаачийг осноос хойш 2 хоногийн дараа шижигтнээр баривчилж байцаалт явуулсан. За тэгээд Б гэгч залуу баривчлагдсныхаа дараа доорох мэдүүлгийг өгсөн ба уг мэдүүлэгт тэрээр ярихдаа өөрийгөө энэ хэрэгт огт хамааралгүй. Түүний хэлснээр 2020 оны 12 дугаар сарын 11-ний орой талигаачийн гэрт түр орсон боловч тухайн үед талигаач эцэг эхтэйгээ хамт гэртээ байсан. Тэрээр хэсэг сууж байгаад гэрээс нь гараад орой 19 цагийн үед буйнаа гээд ахынд очсон. Тэнд очиод буйнаа ахын гэр бүлийнхэн бүгдээрээ байсан бөгөөд харин буйнаа ах нь байгаагүй ажилдаа явчихсан байсан. Тэрээр орой 22 цаг өнгөрөхөд ахынхаа гэрт зөрөгтийн өмнө ор засаад унтсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 12 дугаар сарын 12-ны өглөө буйнаа ах нь ээлжийн ажилтай байсан учраас ажил нь тараад гэртээ ирсэн. Тэгээд буйнаа ахын эхнэр болох Тамира эгчтэй хамт гадуур ажилдаа явсан. Үүний дараагаар би гэртээ харсан. Дараа нь хамаатныхаа айлд очиод байж байгаад орой такси байраад буцаад буйнаа ахын гэрт очиж тэдний гэрт 2 хонсон. Тэгээд 12 дугаар сарын 12-ны өдөр гэртээ ирэхэд талигаачийг 11-ний орой гэрээсээ гараад сургаггүй алга болсон талаар хүмүүс ярилцаж байхыг сонссон. Ингээд 12 дугаар сарын 15-наас эхлээд ойр дотны хүмүүстэй нийлээд бид нар бүгдээрээ талигаачийг эрен хайж эхэлсэн. Охиныг одоо нийтдээ 15 орчим хүн шөнө орой болтол тасралтгүй өдөр болгон хайж исэн. Талигаачийг олсон мэдээг 2021 оны 1-р сарын 6-ны өдөр олсон хэмээн хэлсэн. Тэгээ тухайн үед л одоо талигаачийг олсон юм байна хэмээн сонссон. Мөн тэгээ талигаачийн ар гэрийнхэн цуглараад талигаачийг яг хаанаас олсон, хэргийн газар нь ямар байсан талаар энэ хүмүүс ярилцж байгааг нь би сонссон. Би тухайн газрыг өмнө нь огт мэддэггүй байсан. Тэгээд тэр хүмүүсийн яриагаас одоо ийм газар байд юм байна гэж би мэддэг болсон. Тэгээд цагцыг олсны дараагаас 2 хоногийн дараа намайг баривчилсан. Баривчилсан өдөр нь 2021 оны 1-р сарын 8-ны өдөр байсан. Намайг цагдаа баривчлан зодож дарамтлаад чи одоо хүн алсан гэж хэлхимээ шаардсан. Мөн тэгээд намайг худал мэдүүлэг өгөхийг шахаж шаардаж хэргийн газрыг зааж өгсөн гэх мэтээр намайг хэл гэж оролцсон. Би бичих хүсэг мэдэхгүй тул тухайн цаасан дээр бичсэн агуулгыг бүрэн ойлгоогүй байсан учраас гарын үсгээ зурсан. Иймээс энэ хэргийг үнэн зөвөөр шалгаж өөрийг минь одоо гин буруугүй гэдгийг тогтоож өгөхийг хүсэж байна. Мөн би талигаачийн амь насыг огт бүрлгээгүй. Тухайн өдөр талигаачтай огт уулзаагүй хэмээн анхныхаа мэдүүлгийг шүүгдэгч өгсөн байдаг. Цагдаа нар уг хэргийг маш нарийн шалгасан байдаг ба талигаач охин болон сэжигтэн Б гэгч этгээд хоёрыг хэрэг явдал гардаг өдөр буюу охин амь насаа алдах өдөр нэгэн гэрч харсан байдаг бөгөөд тухайн гэрч нь алт мөнгөний дархан хийдэг хүн байсан юм. Тэрээр мэдүүлэхдээ тухайн өдрийн 17 цаг 06 минутанд 74:41-ээр төгссөн дугаар утаснаас над руу залгасан байсан. Би уг дуудлагыг тухайн үед анзаарч аваагүй. Тэгээд удалгүй 2 минутын дараа 17 цаг 08 минутанд уг 74:41 дугаараас ахин дуудлага ирж 50 секунд ирсэн. Тухайн үед ярахад утасны цаанаас эрэгтэй хүн байна уу? Алт мөнгөний дархан мөн үү? Би жоохон мөнгө өгөх гэсэн юм а. Та ажил дээр ирэх үү гэж ярьсан. Энэ үед нь гадуур зах дээр ажилдаа явж таарсан юм. Намайг ажлын гадаа ирэхэд ажлын үүдэнд эрэгтэй, эмэгтэй 2 хүн зогсож байсан. Энэ үед миний утас халаасанд дуугарсан ба ажлын гадаа байсан 2 хүний эрэгтэй нь залгаж байснаа намайг хараад тасалсан байх. Би ажил руугаа ороод утсаа харахад 74:41 дугаараас 17 цаг 16 минутанд миний утас руу дуудлага ирсэн байсан. Би энд болсон явдлыг санаж байгаа нь миний утсанд залгасан дуудлага яриа бичигдэж хадгалагддаг. Уг 74:41 дугаартай хүнтэй ирсэн яриа болон дуудлага нь миний гар утсанд одоо хадгалаатай байгаа. Уг эрэгтэй эмэгтэй 2 хүний эрэгтэй нь 27-оос 28 насны, надаас бага зэрэг өнөр 170 см орчим өндөртэй. Уруулын дээд хэсэгт бага зэрэг сахалтай, өмссөн хувцсан санаж байгаагаар зузаан захтай хүрэм өмссөн байсан. Өнгийг нь сайн санахгүй байна. Төмөр замчдын өмсдөг хувцастай их төстэй санагдаж байна. Мөн төрөйтэй хар өнгийн гутал өмссөн. Эмэгтэй нь 20 орчим насны, бор сарал өнгийн ороолт малгай богино улаан күүртэг өмссөн байсан санагдаж байна. Уг 2 хүн надтай хамт манай ажил руу орсон ба хоорондоо ямар нэгэн зүйл яриаггүй. Би эрэгтэйгээс мөнгө грамлан худалдаж аваад тооцоо хийх гээд дансны дугаар асуухад эрэгтэй нь надад би картгүй гэж хэлж байсан.
Тэгээд хамт явж байсан эмэгтэйд хандаж чи дансаа илчих гэж байсан. Эмэгтэйнд дансаа өгөөд би уг хэлсэн данс руу 26,000 төгрөгийг мөнгө гэсэн утгатай шилжүүлж гүйлгээ хийсэн. Мөнгө шилжүүлсний дараа уг хоёр хүн баярлаа гэж хэлээд гараад явсан хэмээн тухайн хоёр хүнийг харсан. Алт мөнгөний дархан ийхүү мэдүүлэг өгсөн. Талигач охин болон энэ сэжигтэн Б гихт залуу хоёр 2019 оноос хойш дотн болж эхэлсэн бөгөөд талигач охин өөрийнхөө нэр дээр хос гар утасны дугаар авсан байх ба нэг дугаарыг нь сэжигтэн Б барьдаг байсан. Хоорондын дотн харилцаагаа хүмүүсээс ихэд нууцалдаг байсан ба талигач охин өөрийн найз охиноосоо хүртэл нууцалдаг байсан тухай түүний найз охин нь мэдүүлэхдээ дурдсан. Талигачийн найз охин болох гэрч хулан энэ талаар ярихдаа талигач над руу 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн өдрийн мэнд хүргэе гэд чат бичсэн. Түүнээс хойш надтай холбогдоогүй. Би талигачийг алга болсон гэдгийг 2020 оны 12 дугаар сарын 14, 15-ны үед мэдээд хэд хэдэн удаа түүнлүү чат бичсэн боловч хариу ирүүлээгүй. Гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Талигач утсаар ярьдаг хүнийхээ талаар надад хэлж байгаагүй. Тэгээ сүүлийн орнууд нь болохоор 7441 гэсэн дугаараас залгаж ярьдаг байсан ба гар утасныхан дугаарыг бол бүтнээр нь мэдэхгүй. Миний төрсөн өдрөөр ирээгүй. Би төрсөн өдрөө гэртээ орой тэмдэглэсэн болохоор талигачийг дуудаагүй. Тэр шөнө 23 цагийн орчим бид нар гэртээ амрах гээд хөвтчихсэн байж байтал шүүдэж бэ манай гэрт орж ирсэн. Тэгэхэд манай ээж яана хүүмэн хоолунд байхгүй шүү дээ гэж хэлэхэд шүүдэж бэ гараад явчихсан. Дахиж тэр шөнө манай гэрт орж ирээгүй. Тэр шөнө манай гэрт ирэхдээ хар күрдэг, бараан дүүнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай явж байсан хэмээн харсан зүйлийн талаар мөн 7441-ээр төгссөн дугаарын талаар мэддэг зүйлсийг хууль гэнэлтийн байгууллагынд хэлсэн. Шүүдэгч Б буйнаа ах буюу өөрийнхөө төрсөн ахынд 2 хоног хонсон гэж мэдүүлэгтээ тайлбарлсан боловч буйнаа ахын эхнэр уг мэдээллийг няцаасан байдаг. Тэрээр хэлэхдээ 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нөхөр ээлжийн ажилдаа орой 7 цагийн үед явсан. Би хүүхдүүдтэйгээ гэртээ хонсон ба манай гэрт гаднаас хинч орж ирж хоноогүй. Харин тэр өдөр 14-өөс 15 цагийн орчимд нөхрийнхөө хамт нүүрс авахар Нацкагийн хайлт очих үед шүүдэгч Б-тэй тааралцсан. Тухайн үед шүүдэгч Б нүүрс савлаж байсан бөгөөд ер нь тодорхой ажил эрхэлдэггүй тул нүүрс зардаг айлуудад очиж нүүрс савлаж бага хэмжээний мөнгө олдгоо. 2020 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 7-оос 8 цагийн орчимд шүүдэгч Б тэдний гэртээрч Нацка ахынд нүүрс савлахаар явж байна гэж хэлээд өглөөний цай тэдний дуучаад гараа явсан юм байна. Мөн Сэржигийн гэрт нүүрс түлээгүй хүүтэн онсон бараг хүлдэж өгөх шахлаа гэд тухайн өдөр ярьж байсан хэмээн мэдүүлэгтээ дурдсан. Тухайн үед шүүдэгч Б мөн хар өнгийн күрдэг, джинс өмд өмссөн байсан харагдсан. Тэгэд ер нь бол шүүдэгч Б хувцас ойр ойрхон солтгүй ихэнхдээ нэг хувцастайгаа явдаг гэж тайлбарлажээ. Талигачийг алга болсны дараа ойр дотны хүмүүс нь эрен хайх ажиллагаанд оролцож байсан бөгөөд энэ үед Б гар утасныхаа симний оролтыг эвдэрсэн гэж хэлээд ээжийнхээ Nokia загварын гар утсыг хэрэглэж байсан хэмээн ярьсан. Цагдаа нар шүүдэгч Б-гийн төрсөн ах болох буйнаагаас мэдүүлэг авсан байдаг. Түүний ах нь мэдүүлэхдээ би 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ амарч байгаад орой 19 цагийн үед ажилдаа явсан. Би тухайн өдөр оройн ээлжтэй байсан учраас тэр шөндөө хонож ажиллаад маргааш өглөө буюу 2020 оны 12 дугаар сарын 12-ны 08 цаг 30 минутанд гэртээ ирсэн. Тухайн өдөр манай гэрт манай эхнэр хүүхдүүд байсан. Намайг ажилдаа явхад эхнэр хүүхдүүд маань л үлдсэн, өөр хүн байгаагүй. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүдэгч Б Сэржигийн гэрт байсан. Тухайн өдөр Сэржигийн хашаанд амьдардаг Сарагийн охин хулангийн төрсөн өдөр болж байсан. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр намайг 19 цагийн орчим ажилдаа явах хүртэл Б манай гэрт ирээгүй. Мөн тухайн өдөр манай гэрт бас хоноогүй. Б талигач охиныг эрен хайж байхад байн хамт явж байсан. Заримдаа Б гэртээ үлдээд дүүнэрээ хараад байж бай гэхээр хамт явъя гэдээ ахаар нь авч явдаг байсан. Нэг л удаа талигачийн гэрт үлдэжсэн. Б талигач хоёр их дотн харилцаатай. Миний хувьд тэр хоёрыг энд тэнд хамт явж байсныг нь хэд хэдэн удаа харж байсан. Миний мэдхээр 2020 оны 10 дугаар сард талигачийн ээж Өмнө Говь аймаг руу явсан хойгуур Б талигачийн гэрт нэг удаа хонож байсан. Б миний утастай ижил шаргал өнгийн Samsung S7 Edge маркийн гар утас ашиглаж байсан. Яг хизэнээс ашиглаж эхэлсэн талаар мэдэхгүй байна. Миний мэдхээр
2020 оны 11-р сард ашиглаж байсан. Талигачийн ээж охиноо хүнд өвдүүлсэн чинь гэрийнхээ ойролцоо байд удахгүй ирнэ гэж хэлсэн гээд биднэрт хэлсэн болохоор гэрийнхэн ойролцоо хідүүлээ. Мананд гарцгаая гэж ярилцаад гэрийнхэн ойролцоо шөнө оройн цагаар зогсгоодог байсан. Бид нар хаана хинтээ хизээ зогсох талаар ярилцахад Бен хашааны зүүн урд талд буюу овоо наад чигт төмөөгийн хамт зогсно гэд тэндээ зогсож харж ирсэн. Бид ах トゥ төрөл садангаараа нээлж талигачийг хайж гэрийнхэн ойролцоо зогсдог болсноос хойш би ажил төрөлд яваагүй. Байнгын талигачийнхаар орж гарч тэдний хоноод шөнө оройн цагаар хашааны зүүн болон зүүн урд хэсэгт буюу овооны наад доор зогсоод хардаг байсан хэмээн мэдүүлэг өгчээ. Ингээд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж сэжигтэн Бэг хүний амь насанд хүрсэн гэдгийг хөдлөшгүй нотлох баримтаар цагдаа нар нотолсон. Мөн тэгээд шүүгдэгч хэрэгээ хүлээн зөвшөөрч дахин мэдүүлэг өгсөн байдаг. Тэгээ уг мэдүүлгийг нь та бүхэнд үг хүсгийн өөрчлөлтгүйгээр хүргэж байгаа. Тэгээд уг мэдүүлгийг сонсоод та бүхэн өөрсдөө дор бүрнээ дүгнэлт хийнах гэж бодож байна. Шүүгдэгч нь уг мэдүүлэгтээ Талигаш бид хоёр 2019 оноос эхлэн хоорондоо уцаар ирдэг болж хайр сэтгэлийн холбоотой болсон. Талигаш бид хоёр өдөр болгон хоорондоо уцаар ярьдаг байсан бөгөөд өдөрт 2-оос 3 удаа ярьдаг байсан. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би нүүрс савлаж байгаад 18 цаг өнгөрч байхад Талигачийн гэрт нь орсон. Намайг гэрт нь ороход Талигач аав ээж дүүнэрийнхээ хамт гэртээ байсан. Талигачийн гэрт ороод хэсэг байж байгаад гараад хажуу талын байшинд ээжиндээ орсон. Намайг ээжинд байж байтал Талигач над руу өөрөө утаснаас залгаад гараад ир гэж хэлсэн. Би ээжийнхээс гараад ирэхэд Талигач хашаан дотроо нойлын үүдэндээ зогсож байсан. Намайг хүрээд очоод хулангийн төрсөн өдөр дээр хүрээд иргээд дуудаад байна. Хамт очие гэж хэлсэн. Тэр үед би тгий гэж хэлээд хамт явж байтал замд явж байгаад гинэд би буйна ахын гэрт очиж уулзаад миний хүүхэд буйна ахын хүүхэд мөн гэдгийг хэлнэ гэж надад хэлсэн. Буйна гэдэг нь миний төрсөн ах байгаа юм. Урд нь бас өөрийнхөө хүүхдийг миний төрсөн ах Буйнагийн хүүхэд гэж хэлээд энэ асуудлаас болж бит хоёр маргалдаж байсан. Талигачийг Буйна ахын гэрт нь очиж миний хүүхэд Буйна ахын хүүхэд гэдгийг хэлнэ гэхээр нь би Талигачид чи яах гээд байгаа юм? Энэ асуудлаас болж манай ах эхнэр хүүхдээсээ сална. Манай ээж нөхрөөсөө сална. Хэрвээ чиний хүүхэд манай ах Буйнагийн хүүхэд мөн байх юм бол манай ах хэрэг төөхт орно. Энэ айлын амьдрал сүрнэ гэж хэлсэн. Тэгтэл Талигач заавал Буйна ахын гэрт очиж хэлнэ гэж хэлээд зүүн урд овооны хөтөл рүү урууд чалгасан. Би Талигачтай хамт явж байхдаа Талигачийн хүүхдийн асуудлаас болж маргалдсан. Би Талигачид манай ахын хүүхэд гэдгийг битгий хэл, ийм байх боломжгүй гэж хэлэхэд Талигач заавал хэлнэ. Хэрвээ чи энэ амьдралыг цэгцтэй байлгана гэвэл намайг зогсоолдоо гэж ойрлж хашгираад байхаар нь түлхэж газарт унгаад хоолойг нь гараараа боож ухаан алдуулаад халаасанд байсан шар өнгийн цаасны хутгаар хоолойг нь хэрчиж алаад Талигачийн цогцыг алсан газартаа үлдээгээд Буйна ахын гэрт нь очиж хонсон. Намайг Буйна ахын гэрт нь очиход анх ажилтай эзгүй ээч хүүхдүүдтэйгээ хамт байсан. Хэрэг болохоос 10 хоногийн өмнө Буйна ахын машины дугуйг янзалж өгсөн. Тухайн үед дугуй янзалж байхдаа шар өнгийн цаасны утгыг ахынхаа багаачнаас авч халаасандаа хийсэн байсныг мартаад аваад явчихсан байсан. Түүнээс хойш цаасны хутга нь миний халаасанд яваад байсан. Цаасны утгыг халаасандаа авч явахдаа ямар нэгэн санаа зорилготой авч яваагүй гэсэн мэдүүлгийг өгсөн. Шүүгдэгч хэргийг хүлээж инхүү мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд шүүгдэгчийн ярьсан гэрчүүдийн ярьсантай ерөөсөө огт таарахгүй байгаа бөгөөд дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Бэг гин буруутай болохыг нь нотолсон. Нотлох баримтуудаас дурдахад 7441-ээр төгссөн дугаарын 2 утсанд хийсэн шалгалт мөн хохирогчийг нас бардаг өдөр 20 цаг 33 минутанд тухайн 2 дугаарын утас зэрэг унтарсан. Мөн хаан банкны ATM-ийн камер дээр Б болон Талигач хоёрын зогсож буй зураг мөн гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг гэх мэт мөрдөн шалгалтын явцад нотлох баримтаар хураагдсан эд зүйлс гэх мэт зүйлээр маш нарийн мөрдөн шалгалтын явцад цуглуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч Бэн тухайн хэргийг үйлцэг тогтоосон. Ингээд шүүхийн шийдвэрээр Бэг эрүүгийн хуулийн 11-д зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж гин буруутайд тооцсон 13 жилийн хугацаагаар хаалттай хорхоо ингээд ялт хэдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн оршуулгын зардал 4 сая 481 мянган төгрөгийг сэтгэл санааны хохирол болох 10 сая төгрөгийг нийлүүлээд 14 сая 481 мянган төгрөгийг хохирогчийн ар гэрт нөхөн төлөвлөгээр шийдвэрлэсэн. Өнөөдрийн ингээд дугаар энд хүрээд дуусчихна. Тэгээд ямар ч гэсэн их эвгүй хэргийн талаар өнөөдөр та бүхэндээ хүргэлээ. Тэгээд нууцаар харьцаж уулздаг байсан охиныхоо амь насанд юунаас болоод хүрсэн гэдг нь тодорхойгүй.
мөн тэгээ хүнийг алж тэнд одоо ингээд орхичоод бүхэл бүтэн нэг сарчингаа худлаа тий ар гэрийнхэнтэй нийлээд шүн орой мананд гарч хизээ ирэх нүгэ хүлээ зогсоол энэ тэрүүгээр хайгаал ингээд явж байхдаа ичдэггүй байсан юм багтаа би бүр одоо миний ухаан санаанд дөрөсөө огт ингээд багтахгүй байгаа байхгүй. Тэгээд хүний санаанд оромгүй нэг ийм харамсалтай хэргийг өнөөдөр та бүхэнд хүргэлээ. Тэгээ манай сууг та бүхэнд таалагддаг бол та бүхэн суугаад агаад хажууд нь хар хонхыг идэвхжүүлээрэй. Та тэгсэн тохиолдолд дараагийн дугаар маань ороход та бүхэнд мэддэгдэл очно гэсэн үг шүү. Тэгээд дараагийн дугаараар уулзалтлаа түр баяртай.